Яахан яасан сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? За өглөөний мэнд та нартаа энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр маш гоё ирч хүчтэй өглөөг өгтөж байна. Яг үннийг хэлэхэд өнөөдөр бол 31 градус гэсэн. Тийм болохоор би нарнаас их айж байна. Сайхан би чинь Дубай яваад 31 градустай айгүй борлцсон байхгүй юу? Ерөөсөө өглөөнөөс орой хүртэл гадуур яваадсан чинь ингээд боб борлцсон. Тийм болохоор одоо миний айж байгаа зүйл юу вэ гэхээр энэ борлцсон байгаа хэсэг улам нэммээргүй байна. Тэгэхээр өөрийгөө нарнаас яаж хамгаалдаг тэр аргануудаа одоо өнөөдөр бүр утгаар нь хэрэглээд нарнаас харьцаа хамгаалнаа. Нар гэдэг зүйл бол заавал тэр дулаахан нартай өдөр байдаггүй юм байна. Бүхэл үед ер нь бол нарнаас хамгаалж авах хэрэгтэй. Бүр өвөл хүртэл одоо нөгөө нар чинь цаснаас яваад бидний нүрэнд одоо өгөх тэ өөрийнх нь нөлөөг өгчээд юм байна. Маш хүчтэйгээр. Тэгэхээр бид нарнаас бол өөрсдийгөө маш сайн хамгаалж авах хэрэгтэй шүү. Бүсгүйчүүдээ гэдэг зүйлийг бас энэ удаад бас хэлмээр байна. Тэгээд нэрээ бүсгүйчүүдээ ийм шүү. Нар гэдэг зүйлийг бид нар болохоор нарнаас бид нар ингээл Д витамин авах хэрэгтэй. Нар бол амьдралыг тэтгэгч, хамгийн том хүчтэй энерги тэ бүх зүйл ам өгдөг гэл айгүй олон талаар тодтогддог мөртлөөсөө арсан дээр ирдэг нөлөөлөлөө бид нар сайн мэддэг юм байна. Яг яадаг вэ гэхээр арсыг хамгийн хүчтэй хөвшрүүлэгч хүчин зүйл бол нарны одоо тэр хит ягаан туянаас ирж идэг. Тэгэхээр бид нар арсаа залуу сайхнараа хадгалъя гэж хүсч байвал нарны хит ягаан туянаас арсаа бүр маш сайн хамгаалах хэрэгтэй. Өдөрт нэг удаа тос төрөгчөөд нарны тос төрөгчөөд тэрэндээ сэтгэл ханж болохгүй юм байлээ. За тэгэхээр өнөөдөр би сая бол ингээд нүрээ хөөсөр угаачлаа. Одоо би энэ одоо нарны тосны доор хэрэгэлдэг нар маш ихтэй үед хэрэгэлдэг юм гурвалсан бүр 3 дахин илүү юм үйлчлэгийг үзүүлдэг одоо чигшүүлэх ампула хэрэглэх гэж байна. За энэ бол энгийн одоо чигшүүлэгчээс 3 дахин их чигшлийг үзүүлж өгдөг. Өдрийн туршид одоо арсны гүний чигшлийг бас давхар юм гэж хангаж өгдөг. Ийм ампулагаа. Энийг ингээд маш жигэд төрчихнэ. Нарнаас бид нар ингээд өөрсдийгөө хамгаалахын тулд аюу хичээдэг л дээ. Янз бүрийн ингээд одоо бэлээ өмсөө шөхөр араал. Гэхдээ нарнаас хамгийн сайн хамгаалахын тулд SPF өндөртэй тасыг хэрэглэх хэрэгтэй байдаг. За миний энэ хэрэглэж байгаа энэ нарны sun cream болохоор маш гоё давуу талтай. Би нарны тос төрөхөөс одоо төвшөөгөөд идэг зүйл нь юу вэ гэхээр нарны тос ингээл төрөхөөр хит зузаан, дээрээс нь ингээл цагаан, дардгаар ерөөс ингээд дээрээс нь будаг тавиад одоо будагны тэ шингэлт ч юм уу одоо будагны харагдах үзмжинд жоохон тийм одоо сүр нүдэт юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Skin Food-ийн энэ нарны тос болохоор яадаг вэ гэхээр энэ aloe water-ийн болохоор тийм их одоо энэ цагаан болгоод энэ дардгаар биш хурдан шингэж өгнө. Одоо ийм юу байдлаа. Усан сүртэй. Тэгэнгүүтээ cooling гэхээр юм гоо сэрүүц зүйлсийн мэдрэмжийг өгдөг. Тэрүүгээр маш том давуу талтай. За тэгээд хамгийн гол та нар маань нарны тосон дээр анзаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр SPF одоо хиттэй байна. Одоо жишээ нь энэ дээр бол энэ тос дээр бол 50 нэмэх гэж байгаа байхгүй. Энэ 50 нэмэх гэдэг нь 8 буюу түүнээс дээш цаг таны арсыг нарнаас маш сайн хамгаална гэсэн үг. За тэгээд зөвхөн одоо нарны тос дээр SPF гэж байдаг шүү дээ 35, 50, 20 гэдэг. Тэгтэл энэ дээр болохоор PA буюу салхины хамгаалтаас давхар орж ирсэн байгаа. Салхи хүртэл арсыг маш их одоо борлуулж идэг. Тэрийг бид нар бас анзаардаггүй байх нь. Нэг цаг салхин загсад яаж борлуулдаг гэлээ тэ хөдөө явж хахад яг тийм байдаг шүү дээ. Энэ бол PA бүр 4 нэмэх байгаа байхгүй юу? 4 нэмэх гэхээр яадаг вэ гэхээр 12 цаг буюу түүнээс дээш таны арсныг салхинаас хамгаална гэсэн үг. Ингээд энэ хоёр чинь цогцоороо арсыг бол нар салхинаас маш сайн хамгаалж өгнө. Өдөрт бол 8, 12 цагаас дээш бол арсаа бол наранд борлох вэ? Ямар нэгэн нөсөө толд гарах вэ гэж та санаа зовхгүйгээр энийг хэрэглэж болно шүү. Би бол энэ тосондоо маш их дуртай. Одоо бас түрхэж харуулъя. Ийм шингэн усан цавтай болохоор ингээд маш хурдан ингээд шингэдэг. Тэгээд
бас нэг нөгөө нарны тос хэрэглэхэд байна шүү дээ тий. Одоо жишээ нь ингээд хүмүүсийг харахаар ерөөсөө сувдны хэмжээтэй нарны тос түрхэл тэрэндээ сэтгэл ханаад болчдөг гэдэг. Үгүй юм байна. Яаж түрхэх ёстой вэ гэхээр зоосны хэмжээтэй. За зоосны юм штэ гэж дарамжаагаар тий нарны тосоо тааруулаад түрхэх нь байна. За энэ тос бол үнэхээр гоё. Яагаад гоё гэж усан сортой. За нарны тосыг вэ штэ. Зөвхөн нүүрэнд биш ээ. Хүзүүндээ түрхэн, чихэндээ түрхэн. Одоо биеийн ил гарч болох бүх хэсэг түрхэх ёстой. Бас нарны тосыг зөвхөн одоо эмэгтэй хүн нүрэ буддаг. Эмэгтэй хүн түрхэх ёсгүй. Нарны тосыг эрэгтэй хүмүүс хүртэл түрхэх ёстой. Манай нөхөр битээр хүсгэлт явж байгаад би нөхөртөө нарны тос хэрэглүүлээд тэгсэн манай нөхөр яасан бэ гэхээр зөвхөн нүрэндээ л ингээл түрхэдсэн. Тэгсэн хүзүүн боббоор хүзүүн улаагаад түлэгдсэн. Тэгэхээр нарны тосыг жигд маш сайн түрхээд хүзүү шилэн хүзүү уртлын хэсгүүдийг мөн бас гар тэгээд чихний хэсгүүдэд маш сайн түрхэж жигэд тарааж өгч бүрэн хамгаалах хэрэгтэй байдаг байна. За тэгээд Skin Food-ийн Aloe Water гэдэг усан сууртай тэгээд нар салхины хамгаалалтын нарны тос бол өнөөдрийн турш намайг бүрэн хамгаална. Би бас гарандаа давхар түрхчихдэг. За ингээд сая зоосны хэмжээтэй нарны тос түрхсэн. Тэрнээс ч их бах. Яагаад гэвэл гар хүзүү бас орж байгаа. Тэгэнгүүт надаа ингээд шингэчихэж байгаа байхгүй юу? Ямар ч тийм цагаан магаан зууралсан тийм нэг нарны тос түрхийг нэг сонир мэдрэмж өгдөг чинь нэг зууралтай нэг юм хит дараагаар цуцаан тос түрхсэн юм шиг. Тийм биш. Энэ үнэхээр гоё. Тэгээ SPF нь 50 таа шүү дээ. Тэгэхээр үнэхээр бас болж байгаа байхгүй юу? Маш сайн хамгаалт үзүүлнэ. Энийн араас би бас Skin Food-ийн нарны хамгаалалт, салхины хамгаалалттай юм сан cushion гэдэг крем. Тэгээ нарны cushion ахгүй юу? Тэгэхээр cushion хэрэглэсний одоо бас ач холбогдол юу вэ гэхээр арсныхаа өнгийг би гоё жигдэл чинь. Энэ нарны тос түрхээл нэг явж байгаа юм шиг харагдахгүй бас арсаа агуугаа жигдлээд өчнөө. Энэ удаагийн өглөөний одоо өглөөний цаг маань та нарт манаас нарнаас хэрхэн яаж арсаа хамгаалах вэ? Нөсөө талб сиф гэж яриад байна тий. Хоол хүнс дотор эрхтнүүдээс гадна бид нар олдмол нарнаас бид нар нөсөө талб сифхийг өөрсөндөө олдмолоор аваад байгаа байхгүй юу? Би болгоод байгаа. Одоо нарны хит ягаан туянаас тэгээ дээрэс нь хамгийн их өгшөлтийг нар бид нарт өгөөд байна. Би наранд суух дуртай л да. Гэхдээ би наранд оройн цагаар нарны илч буурсан үеэр дээрэс нь өглөө 6 цагаас 11 цагийн хоорондох наранд л байдаг. Бусад наранд бол би ил гарахыг үнэхээр хүсдэггүй. Мэдээж ил гарч явна. Тэр үедээ найдвартай хамгаалалт хэрэгэлдэг. Нар салхийг давхар хамгаалж өгдөг. Тэгээ нарны ийм сайн тосыг хэрэгэлдэг. За доор суураас ингээд өдрийн туршид арсыг тэгээ 3 дахин чийгшүүлж өгч байгаа учраас нарны тосны суур маань өөрөө чийгшүүлэх одоо талаасаа одоо маш сайн байх хэрэгтэй. Тэгэхээр би 12 цаг 8 цаг бол намайг маш сайн чийгшүүлэгчээ түрхсэн. Ингээд нарны тосоо түрхсэн байгаа. За тэгээ өнөөдрийнхээ ажлуудыг хэдүүлээсдэг ялцуулаад өгье. Та нар надтай хамт явна штэ. Hello, миний охин юу хийж байна? Мама үзэж байна. Мама үзэж байна. Зэ. Цаха амарлаа. Нүүр царайгаа эртхэн шиг бэлдээд янзлчлаа. Өнөөдөр юу яа? Өглөөнийхөө цаг үе. Манай гүнжээ өнөөдөр цэцэрлэгтээ яваагүй. Гэртээ үлдсэн. Бүчка амичка хоёр болохоор бүчка амичка хоёр болохоор автагаа цэцэрлэгтээ явсан. Яа заавал энийг өмсөх юм миний охин? Өөр гоё юм өмсөж болохгүй юу? За өглөөнийхөө цаг үе. Өнөөдөр болохоор өдөр бас яруу ажилтаа болохоор өглөөний цайндаа талхаж чичнэ. Хаяа нэг ингээд өглөө босоод шин талхаж чих гоё яадаг штэ. Тэр өнөөдөр талхаа. Авах уу? Цэцэргэн уулгая. Манай хүүхдүүд ингээд өвөл 100 гэлгөө цэцэргэн уудаг. Дуртай. Гэтэ цэцэргэн тийм их чихэрлэг биш. Ханаад манад хүрхэд ч юм уу өвөл хастай сэрүүнд янз болоод нус нь ингээл дөнгөж гоожиж эхэлж явах үед нь ч юм уу те юу ячдаг. Халуун бүлээн цэцэргэн уулгаал ханаад энэ бол маш хурдан иччихдэг байгаа. Шин талхны өнөр босч гоё шүү. Би нөгөө том охиноо урд бэжэн тээж Монгол хатар талхны өнөрөө л айгүй их сандаг байсан. Тэгээ онгоцон цахиалаад
найзаараа авчруулсан чи амар хатцсан ирсэн. Яг нөгөө өнөр нь бас жоохон хадгалагдаагүй. За өнөөдөр болохоор би юу яана? Талхаа айгуу гоё. Миний хувьд бол бариан тий. Ийм гоё. Одоо цэцэрганы нухштай эдэн. За энэ нухшиг бол манайх ингээд талхан дээр тавиад идчихдэг. Монгол бариан л гэсэн үг. Маш гоё Монгол брэнд бариан байгаа байхгүй юу? Энэ нухшиг дангаар нь хүүхдүүдэд идүүлж болно. Маш гоё амттай. Хутгаад уулгачч болно. Халуун усан тэгээд те. Талхан дээрээ тавиад барианы оронд хэргэлчих болно. Би өөр нөө бариан итгэр жоохон юм талах үе идмэр санагдсан шүү дээ. Тэгэнгүүт бариан итгэр жоохон чихэрлэг санагдаад байдаг болохоор ер нь бол энэ хубаа хаягийн юугаа идчихдэг байгаа. Цэцэрганы хаан нухшиг. Би ч юмас амин дэмээ цэцэргнаас нөхөж аавна. Одоо сүүлийн үед чинь нөгөө омега 3, омега 6, 7, 9 те хамгийн ихээр агуулгадж байгаа зүйл бол цэцэргэн байгаа байхгүй юу? Энийг бол те одоо дэлхийн нийтээрээ мэдсэн цэцэргэныг бүр шингэн алт гээд те дахин шүтэж जैन. Ийм нэг гэр бүлийн хэрэгцэн зориулсан юм гоо журтай бас байдаг. Том савлгаатай. Энэ бол цэцэргэний ох байгаа. Гүнжээ бас энэс уух гэдэг шиг байна. Ямар гоё юм бэ? Цэцэргэн уусан ч юм уу айгуу гоё. Энэ бариан бүр час сүс амттай. Хүүхдүүдэд хэрвээ талах идэе гэж байгаа юм бол тий шоколадны крем ч юм уу бариан тийсэн чихэр одоо талхан дээр нь тавьж өгөхгүйгээр та нар маань одоо цэцэрганы нухшиг хэрэглүүлээд үзээрэй. Органик хүнс бол одоо үнэхээр одоо зайшгүй одоо бид нарын тий өөр хүүхдүүдтэй сонгох хэрэгтэй. Тийм сонголтууд энийг болчоод байна. Том болсон насан турш хүмүүс бид нар ч гэсэндээ ингэ өдөр тутмдаа хэрэглэж штэ. Тэр утгаараа бас аюу зүгээр үе үеийн ингэ цэцэрлэгтэй явах болчдөг байхгүй гүнжээ. Ээжээ би ядраад байна гэл намайг аргалчин. Тэнгүүт нь би өөрөвдөө дагаад үлдчихдэг. За тэр өдрүүдэд бол тий цэцэрганы нухшаа авч яваад одоо жижигхэн айганд нь хийгээд идүүлчихнэ. Аман цангаа дэвэр нухшин дээрээсээ бүлээн ус ихэд уулгахчихна. Түр нь бол аюу зүгээр юм хэрэгцээтэй ийм нухш байгаа. Амтан дээрээс нь хүүхэд болгоо идэж болохоор аюу тийм одоо тохиромжтой амттай. Энэ ууж байгаа нь маань болохоор төрний нөгөө нэг гойжуртай гэр бүлийн цэцэрганы ох байгаа. Эндээс нь би юу ячдаг юм. Энэ шигээ ингээд юулж аваад тэгээд уух яг хэрэгцээгээрээ тааруулаад уугаа явчихдаг. Хубаа брэндтэй бол Монголд яг үйлдвэр нь одоо нээлттэй хийж явах үеэр очиж танилцаад ямар одоо тий том хэмжээний ямар сайн одоо ийм тоног төхөөрөмжөөр тий энэ үйлдвэрийг би болгосон бэ гэдгийг өөрийнхөө нүдээр очиж харж танилцж байсан. Дэлхийд бас нэлээд ховор тооцогдох ийм үйлдвэр ингээд бүрэн утгаараа тоног төхөөрөмжтэйг ингээд одоо ажиллаж байгаа нь бол ажиллаж эхэлж байгаа нь бол үнэхээр бахархууштай юм а гэж бодож исэн. Энэ нэр нь бас айгуу гоё утгатай юм байл шүү нэрээ. Хубаа хаяа чинь бид нар бас ингээ айгуу сайн нууц тавьж байгаа ч юм уу тий түүхээ мэддэг гэсэн мөртлөөсөө би бол хубаа хаяа гэдэг үгийг бол мэддгүй байсан. Тэгсэн яасан бэ гэсэн чинь одоо Чингис хааны маань тий 2 жил дараалан өвлцсөн өвлжөөний нэр байдаг юм байна. Хаан жимсгээд амралтын газрын яг хажууханд байдаг тэр ууланд Чингис хаан маань одоо 2 удаа өвлжчихсэн мэт. Тэр өвлжөөний хин нэр нь бол хубаа хаяа гэдэг нэртэй. Би жишээ нь тий одоо ингээд сүүлийн 4 жилийн хугацаанд яг ингээд жил дараалал жирэмслэл дандаа төрж байгаа. Дээрээс нь өвлийн удирлуудад жирэмсэн явж байдаг. Өвлийн удиралд жирэмсэн эмэгтэй хүнд тохиолддог. Наачигд одоо нэг өдөр болго ингээ зүгээр сууж чаддгүй эмэгтэйчүүдэд тохиолддог нэг асуудал юу вэ гэхээр ханаг төрчих гээд байдаг. Тархлаас улрна. Тэр үед ингээл нус дөнгөж гооч гол хэлгээд би яадаг вэ гэхээр за анаа минь чи им ерөөсөө ууж болохгүй гэд. Ерөөсөө имнээс бол маш их татгалздаг хүн. Тэгэл нус гоочод эхлэнгүүт хубаа хаягаа угаал унтахад маргааш өглөө нөгөө нус гоочгоод байсан хоолой жоохон сэргэнэх гэдсэн бүх шинж тэмдэг алга болоод маш сайхан сэргээд босоод ирдэг. Яг чин үнэ хэлэхэд бол би хүүхдүүдэд тээж явах хугацаанд 5 охиноо тээж явах хугацаанд ханадны муугаагүй. Цэцэргэн нь бол намайг үнэхээр аварсан. Тийм болохоор би цэцэргэнд бол маш ихтгэл үнэмшилтэйгээр ханддаг. Манай Монгол хөрс шагааны одоо эмчилэгчтэй маш олон төрлийн амин дэмүүдийг агуулсан тий ийм бүтээгдэхүүн ургаж хахад бид нар бас харьцангуй одоо хэрэглээндээ бүрэн сайн нэвтрүүлэхгүй байгаа ч юм шиг бас ажиглагддаг л та. Гэхдээ одоо ээжүүд маань бол бас илүү бас сонгож хэрэглэдэг болсон байлээ. Энэ нөгөө нэг саяны гэр бүлийн том цэцэргний ох манаас авч явдаг савлгаатай байдаг. Авч явдаг савлгаатай нь болохоор жижигхэн 50 мг таагаар савлсан. Өнхөө савлгаатай байгаа.
би ойрын үед бол өөрийгөө ерөөсөө дотроосоо өөрийгөө болон гэр бүлээ те дотроосоо маш их эрч хүчтэй байлгах тал дээр бол их анхаарч байна. За нэг ийм 50 мг-тай энэ цэцэрганы цэвэр охин маань насан турш үний бүхд бүтэн одоо өдрийнх нь те витамины хэрэгцээг тэр чигт нь хангаж өгдөг байгаа. Тэгэхээр амар аазтай нэгийг ингээл задлаад байхад бүхд өдрийнхээ хэрэгцээг хангаж байгаа. Би өнөөдөр энийг авч явна. Би ер нь влог хийдэг болсноос хойш болж өгвөл дугаар болгоноороо те нэг шинэ мэдээлэлтэй ч юм уу нэг шинэ зөвлөмжтэйгээ та нартаа уулзах хүсдэг болсон. Яад вэгээр тэгжээж одоо энэ цаг маань маш үр ашигтай, үр дүнтэй өнгөрнө гэж боддог. Идэх юм уу жоохон? Зайчиж. Миний хувьд бол бас тий та нартаа хуваалцах хэрэгтэй нэг сэдв гэж үзээд одоо цэцэргэнаа бас ярьж байна. Манай Монголд нэг маш хэцүү асуудал байдаг байхгүй. Тэр юу вэ гэхээр хүүхдүүд өвөлдөө аягүй их нөх агаараасаа болоод агаарын бохирдлоос болоод ханаад их хүрдэг. Ханаад их хүрж байгаа хүүхд яадаг вэ гэхээр заавал антибиотик уугаад одоо өвчин идэг нь антибиотик ихээр хэрэглэсэн хүүхд яадаг гэхээр хоолны дуршил байхгүй болчдөг. Хоолны дуршилгүй хүүхд яана вэ гэхээр одоо стад нэрэл нүднээс гараад маш их чин алддаг. Тэгэхээр хүүхдэд ийм гоё амтлаг бас идэж болохоор одоо бүтээгдэхүүнүүдийг эрүүл органик юм бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм бол дуртай идэнэ. Тэгээ хүүхдүүдэд хамгийн гол нь сонирхолтой одоо энэ цэцэргний нухшиг бол сонирхолтой олон хэлбэрээр идүүлж болж байгаа байхгүй юу? Өвлийн улирал гэх юм бол халуун цэцэргнаа уулгачж болж байна. Аарцсан дээр хийгээд хутгаад өчөж болж байна. Тарган дээр хийж өгж болж байна. Тэгэнгүүтээ бас нэг хэдүүлээ анх яг влог эхэлж хагаад 2 дахь дугаар дээр яжсэн штэ. Аарцсан дээр хийгээд ааруул хийжсэн штэ. Энэ мэтчлэнгээр одоо органик бүтээгдэхүүнүүдийг одоо гэртээ өөрсдөө гард орох материалуудаар хүүхдүүдтэй амттай, сонирхолтой тийм хоол, хүнс, уух зүйлүүдийг бэлдэж өгч болж байгаа байхгүй юу? За тэгэхээр ямар ч байсан энэ бол үнэхээр ээж болгон таалагдана, хүүхд болгон таалагдана. Та нараа бас нэг тушаад үзээрэй гэж би бас хэлмээр байна. Стелэгч явахгүй юу? Сүүлийн влог дээр нөгөө хэлсэн. Нэг 5 дугаар дээр ингээд эцэг эхчүүдтэй одоо заашгүй ингээд нөгөө бага насны хүүхдүүдэд те насны хан онцлог тааруулсан тийм хөгжлийн нэг хөтөлбөрийн хэсгүүдээс яг өөрт минь ингээд илүү ойр байгаа тэр 5 одоо сануулга тий хөгжлийн бас нэг тодорхой хэмжээний баримтлах хэвээр зүйлүүдийг би та нартай хуваалцаж байгаа. За энэ удаад болохоор бас л бид нар мэддэг юм шиг мөрлөөсөө өдөр тутамдаа бас хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлсийн талаар ярмаар байна. Энэ нь болохоор юу вэ гэхээр агаар, ус, одоо хөрсний бохирдлын талаараас тавчхан ярмаар санагдаж байгаа. За тэгээд нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас одоо бидэнд бас эцэг эхчүүд бидэнтэй хандаж өгж байгаа энэ одоо зөвлөмжүүдийг бид нар бас амьдрал хавуудаа тий хэрэгжүүлэх юм бол одоо өдөр тутамд ирж байгаа бас тий амьдралд ирж байгаа бас таашгүй тэм зүйлүүдээс ч гэсэн урьдчилан сэргийлэх боломжууд бас байгаад байгаа байхгүй юу? Энгийн хэрнээ. За агаарын хувьд бол би бас агаараа тий яаж одоо цэвэрхэн байлгаж болох вэ? Жишээ нь дотоод агаар буюу гэр орныхаа дотоод орчны агаарыг бид нар яаж бас ингээд нэг тоосонцроос хамгаалах вэ тий? Бас яаж агаараа цэвэршүүлж болох гэдэг талаараас урдны нэг влог дээрээ ярьжсэн. Энэ удаад болохоор агаарын хувьд гэх юм бол би өдөрт яг 1 цаг тутам 5-аас 10 минут цонхоо онголоод юу яах хэрэгтэй. Агаарыг маш сайн нэвтрүүлж солилцуулах шаардлагатай байдаг. Хэрвээ хүүхдүүд маань тий өөр өөрөнд орчих юм бол бүр нэвт салхилуулж бас болно. Ингээд агаараа яг бүрэн цэвэрлэх чадах юм бол орчны агаар бас тодорхой хэмжээнд цэвэрлэгдэж өгч байгаа. Судалгаагаар ингээд харсан чинь дотоод орчин буюу гэрийн агаар нь гадаад агаараас тутгааргүй тийм бохирдолтой байна гэсэн тийм судалгаа гарсан байлээ. Тэгэхээр бол бид нар гэр доторх агаараа бол бид нар өөрсдөө шийдэн шүү дээ. Одоо бол яг дулааны удирал эхэлж байгаа учраас агаар солилцоог бол маш сайн явуулж байгаарэ ээж нараа. Тэгжээж бидний хүүхдүүд те архит гэдэг зүйлнээс хоол байна. Агаар салхигаар дамжуулаад те хүчил төрөвч бол юугаар ч орлуулшгүй эмчилгээ учраас тэр эмчилгээгээ үн төлбөргүйгээр аавна шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгэхээр энэ удаагийн өгж байгаа ерөөсөө зөвлөмж маань юу вэ гэхээр орчны одоо бохирдлоос одоо өөр хүүхдэд хамгаалъя тий гэсэн одоо сэдвийн хүрээнд явагдаж байна. За тэгээд орчин гэдэг маань өөрөө яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр бидний хүрээлэн буй тий хөрс шороо агаар ус орж байгаа. Миний хамгийн түрүүнд олж хардаг зүйл юу вэ гэхээр тий одоо насанд хүрсэн хүмүүс тий гудамж нь ингээд нус цэрээ хаях. Бүр цаашлаад ингээд бие засаа зогсож байгаа хүмүүс ч гэсэн бас бүр хотын гудамжинд хүртэл таардаг.
зарим одоо ингээд эцэг эхчүүд хүүхдүүдэд те ингээд гадаа ингээд тосоод хүртэл сууж байдаг. Олон нийтийн те явдаг гудамж одоо байрныхаа гадаа ч юм уу тиймэрхүү тохиолдолд ингээд ажиглагдчих байдаг. Одоо өөрөөс гарч байгаа илүүдэл зүйл тэр нус цэрээ ол те одоо сток гэр орондоо тэр баанныхаа өрөөнд гаргадаг байя. Гудамжиндаа ч хүртэл цэвэр соёлтой байцгаая гэж хэлмээр байна. Дахиад нэг зүйлийг нэмж хэлэхэд одоо орон сууцад сууцсандаа амьдарч байгаад нохоод хижээдэг өрх гэр бүлүүд байдаг. За энэ зүйлийг хэлэхээр та нар маань битгий эмзэглээрээ. Яагаад вэ гэхээр хүмүүс ингээд ямар нэгэн зүйлийг шууд ингээд эхлээд хэлэхээр баг зэрэг эмзэг байдаг тий. Тэгтэл эмзэг байгаа зүйл маань цаавараа бүр эмзэг зүйлийг бий болгоод байгаа учраас бид нар үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Ээж наадах гарч идэх юм шиг. Хүүхдүүдээ тий амьтад хайрлуулж өсгөнө гэдэг бол аюу тум давуу тал тий. Хүүхдэд ийм хайрлах сэтгэлийг нь илүү их ингээд нэмэгдүүлж өгж байгаа зүйл гэж би боддог. Гэхдээ харж байхад нохоогоо одоо ингээд салхилуулж байх үедээ бол тий бие засуулах гэж гаргаж гин. Тэгэнгүүтээ одоо бие засаад үлдэж байгаа зүйлсээ цэвэрлэгөө орхидог. За гадны улс орнуудад бол яадаг вэ гэхээр тий хэцүү биш. Нохоо бие заслаа. Яах вэ гэхээр жижиг харууд гаргаж ирээл аваад өөрөө цэвэрлэл эзэн гэрлүүгөө авч ороод яг хогийн цэвэрдүү тэрийг хаях. Тийм одоо жижигэн тийм процесс явагдаж харагддаг. Энэ нэстэн үлгэрийн юм ярьж ин гэж бас бодож магадгүй. Гэхдээ үлгэрийн юм шиг зүйлийг бид нар өнөөдөр амьдралдаа хэрэгжүүлж чадах юм бол үр хүүхдийн маань тий эрүүл мэнд ирээдүйн одоо тэр олон одоо зүйлүүдэд гарах үр дагавруудыг бид нар одооноос засаж залруулах боломжтой байгаа юм. За усны хувьд гэх юм бол ингээл харж байхад бол би дээр бас нөгөө влог дээр юу яасан штэ худаг дээр очиж бас нэг хүүхдүүдэд гэр бүлүүдэд усны нэг тодорхой хэмжээний хэрэгцээг авах тийм юу гаргаж ирсэн дугаар хийжсэн. Тэгээд тэн дээрээс харж байхад бол худгаас авсан усаа ерөөсөө тэр доороо ингээл ууж авах жишээний ч юм уу халууцсан хүүхдүүд тий эсвэл гэртээ авчид буцлахгүйгээр бас уудаг тохиолдол маш их байгаа байхгүй юу. Тэр бол түүхийн ус. Түүхийн усыг ууснараа эрүүл мэндэд бас сөрөг нөлөөнүүд маш их гарнаа. Усыг бол ер нь энэгээр нь л уух ёстой гэж бас яриад байдаг л да. Гэхдээ бага насны хүүхдүүдэд өгөх ус бол заавал буцалсан байх ёстой. Хэрвээ гэр оролд худгаас усаа авч байгаа бол усаа заавал буцалгаад бага насны хүүхдэд уулгаж хэрэглүүлээрэй гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Уул усаа хайрлж ээж, газар шороогоо хайрлж ээж бид нэр эргээд үр шимийг тэр хэрээрээ хүртэн тий альва юм одоо байгаль хүн уялдаа шүтэлцэн холбоо нь ямар байдаг вэ? Нэг хүн болгон мэдж байгаа учраас одоо би бол яах вэ? Би ганцаараа амжиг гэж өөрийгөө хизээж битгий тусгаарлаарай. Бид бол бүхэл чи тэрнийх нь нэг хэсэг шүү гэдэг утгаар те зүрх сэтгэлээ зориулж хандаарай. Тэгээд бид бүхний дэ орчныг бүрдүүлж байдаг агаар, ус, одоо хөрс энэ гурван чанам нь эрдэнэ нэгнэн хайрлаж өөр өөртөө чадах оролцоог бий болгоё. Яг бид нар сул талаа бас ярьдаг байх хэрэгтэй. Тэрнээсээ болоод одоо хөрс шороо маань, агаар маань, ус маань бохирдсан байна. Гэхдээ энтэйгээ эвлэрч бол бид нар болохгүй. Яагаад вэ гэхээр бид нарт шинэ ирээдүг бүтээх үр хүүхдүүд маань байна. Тэднийхээ төлөө сайн сайхан ирээдүг бүтээхэд бол бид нар эцэг эхчүүд, ухамсарт хүмүүс, насан турш хүмүүс бид нартэй хариуцлагатай байж үр хүүхдээ хамгаалж болох бүх одоо талаар нь хамгаалж, хайрлаж тэднэрт зааж, сургаж, чиглүүлж зөв дадлыг амьдралд нь бий болгоё гэсэн уриалгыг энэ удаад би гаргаж байна. Тэгээд миний влогийн эрхэм үзэгч ээжүүд та нар маань одоо хэлж байгаа, ярьж байгаа зүйлсийг маань надтай ингээд ярилцаж, хуваалцаж тэрнээс авах зүйлээ авч надад бас өгөх зүйлээ өгдөг учраас би та нарыг бас хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. За ингээд ээжүүдээ, эцэг эхчүүдээ энэ удаагийн маань зөвлөмж одоо үгээр дуусж байна. Зөвлөмжийг маань бас санаачлаг гаргаж явуулж буй нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын нийт хамт олондоос хувийнхаа зүгээс гэр бүлийнхээ зүгээс Монголын мянган гэр бүлийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Эхрүүдийнхээ багт юу хийнэ? Нэг нэгээр нээлжлээл ингээл. Өдрийн цагаар бас ингээ нөгөө хүүхдэд за массаж хийж өгөх хэрэгтэй. Хүүхэд хүртэл нөгөө юу яадаг? Өдөржин ингээл дээш хараад унтчих энэ үед бол бас л хүүхдийн булчин бас чангарч идэг. Дээрээс нь одоо бас хүүхдэд бас бодис солилцоо явагдчих бол юм шаардлагатай байдаг. Захын нөгөө нэг мэдрэлийг ингээ сэргээж өгснөөр
Хүүхэд бол ерөөсө хөлөрхөө болдог, бодис солилцоо сайн явагддаг. Одоо хөгжил бол айгүй бас хурдан явагдаж эхэлдэг. За. Нэ. Энэ бол эрвэхэ хөдөлгөөн. Эрвэхэ хөдөлгөөнөөр ингээд минийхээ хааш хараад байгаа камерлаа хараад байгаа юм уу? Энэ хэсгүүдэд нэм тойрог байдлаар ингээд массаж хийж өгдөг. За, ер нь бол бид нарыг баг байхад те юу яадаг. Манай ээж бол ингээд та нарыг бол ингээд сүүлийн тосоор л тосч исэн. Тэгээд өстө муудаг байл гэлтэгдэг. Тухайн цаг үед бол бүх зүйл ингээд айгу юу ээжлээ, өөр ээжлээ. Одоо бол би хүүхдүүдтэй Butcher Boy гэдэг энэ coconut oil-ыг хэрэглэж байна. За, энийг яагаад би ингэж хэлж байгаа юм бэ гэхээр надаас манай влогийн үзэгч ээж нар маань та одоо ингээд coconut oil айгүй хэрэглэх юм аа, кофенд хүртэл хийгээл уух юм тий. Скраб хүртэл хийх юм. Coconut oil-ыг ер нь их хэрэглэж гин, хоол унсандээ ч хэрэглэж гин. Яг ямар coconut oil хэрэглэдэг вэ гэж айгүйх асуудаг. За ингээд энэ тойрог хөдөлгөөнөөр энэ массажийг ингээд сайн хийж өгөөд захын мэдрэлийг сэргээж өгөхөд хүүхэд бол маш сайн тайвширж унтдаг. Энэ одоо нөгөө хөл гарын хуруунуудын энэ хэсгийг ингэж сэргээж өгөхөөр бас хүүхэд маш сайн унтаж амарч өгдөг. За энэ одоо хөлний тавхан хэсгийг бол ингээд хэрвээ өдөртдөө нэг удаадаа 1, 2, 3 удаа ингэж массажлж өгөх юм бол хүүхдийн хөлрөх шинж тэмдэг аюу багасч өгдөг байгаа. За ингээд илээд үзээрэй, мөн бас гарын алганы хэсгийг тойрог хэлбэрээр эргүүлж массажлж өгнө. Мөн бас энэ гарын салаагаар ингээд тосоод өрхөөд сайн ингээд массажлаад өгөх хэрэгтэй. За, арьс бол хүний хамгийн том эрхтэн. Тэр утгаараа бас шимт хижээлийг дотроосооч гаднаасаа ч авч явах хэрэгтэй. Тэгжээж нөхөн төлжин, тэгжээж одоо тэ бид нарыг бас эрүүл байлгах ёстой шүү дээ. Миний хувьд бол би ер нь бол жирэмсэн байх үедээ ч тэр тэ coconut oil-ыг бол ингээд одоо хевлээ хэсгэрээ түрхээд ингээд массажлаад өөрийгөө аюу тайвшруулдаг байсан. Тэгээд тонус өгж болохгүй. Тэгээд хоёр ихэр дээр бол бүр тонус огт өгж болохгүй байсан. Ойрхон төрөлт нөгөө арьс марс нэнгэрсэн байгаа учраас тэгээд тэр утгаараа би өстө тонус өгүүлэхгүйгээл орой алган үрдээс маш сайн массаж хийгээл хөл гарандаа массаж хийгээл өөрийгөө бол их сайн амраадаг бас тойлдог байлаа. За тэгээд coconut oil-ыг хүүхдүүдтэй бас ингэж одоо массаж хийх байдлаар бас хэрэглүүлж болж байгаа юм. Butcher Boy болохоор энэ юу шүү ээжүүдээ Америкта яг нэг бест селлер байдаг. Маш сайн борлуулалттай. Транс цасны агуулмж байхгүй ингээд цэвэр одоо бүр 100% нэм coconut oil. Тэгээ энэ дээр бүр нэг хамгийн гол нь одоо Вьетнамаас ч юм уу Индонез улсуудаас ирээгүй яг Америкаасаа ингээд орж ирж байгаа. Тэгээд албан ёсны хэрэгтэйгээр орж ирж байгаа юм coconut oil учраас би яг гэртээ бол оруулж ирж байгаа газраас нь шууд захиалаад хөргүүлээд авчдаг. Айгүй хөөрхөн тийм мохон хүргэж ирдэг. Ер нь аль тэгээд ийм тойрог хэлбрээр, гэхдээ тойрог бол гадагшаагаа чийлсэн тойрог хэлбрээр хүүхдүүдтэй, нэраа хүүхдүүдтэй сайн массаж хийж өгж байгаарэ ээжүүд минь. Нэраа гэлтгүй энэ жижигхэн амьтад маань одоо бодисын солилцооны бас дутагдалд орж идэг. Тэгээд мөн бас давхар нөгөө захын мэдрэлийн судлуудыг нь бид нар айгүй сайн одоо ингээд сэргээж өгснөөр өсөлт хөгжилт нь бас нэмэгдэж байдаг шүү. Butcher Boy-ыг би нөгөө нэг энэ тэнд бас айгүй харж исэн. Манай нөгөө нэг хашчулан барааны мөгийн эгч манаас сэргэлдэв юм байлээ. Мөгийн эгч маань өөрөө Америкт яг барай заслын чиглэлээр сургууль төгссөн гэдэг утгаараа ч юм уу те. Одоо юм нөгөө тос мосны бас чанарыг бол маш сайн таньдаг мэддэг хүн. Тэгээд энэ Butcher Boy-ын coconut oil-аар массаж хийхээр айгүй юм тааламжтай байдаг. Айгүй зүгээр байдаг гэд өөрөө сонгосон юм лээ. Би очиод бол бас энэ coconut oil-оор нь массаж хийлгчдэг. Хамгийн гол зүйл бол ерөөсөө харшил өгдөггүй. Одоо хүүхдүүд чинь ингээл ямар нэгэн тосон төрхлөө хэрэглэхээр харшилж гад идэг штэ. Арьсны айгүй эмзэг байдаг. Тэгтэл ер нь харшилдгүй. Манай энэ жижигнэн ихрүүдийн маань жижигнаас ингээ харшилж гад байдаг. Арьс жоохон эмзэг. Тэгтэл coconut oil хэрэглэхээр харшилдгүй. Арьс нь бүр маш гоё юм уян зулам болоод илүү юм хөөрхөн. Юу харсан миний ахын. Тэгэхээр харшилтай одоо хүүхдүүдтэй ээжүүд байвал ямар тос хэрэглэхээ мэдэхгүй байл бас энэ coconut oil-ийн
Butcher Boy гэдэг энэ яг миний хүүхдүүдтэй хэрэглэж байгааг бас хэрэглэж болно шүү. Ээж нараа айх аюулгүйгээр хэрэглэх бүрэн боломжтой байгаа. Бидний энэ Арс гэдэг энэ үргэлжилсэн энэ том эргэтэн чинь бүнийхэн балаараа дотроосоо хооллохоос гадна гаднаасаас хоол хүнс шимт хичээл нэг хэрэгтэй зүйлсээс авч явах хэрэгтэй. Энэ гүнжээ ингэдэг штэ одоо болно. Хөөе. Болооч. За өнөөдрийн хувьд гэх юм бол ингээд хоёр их хэртэйгээ гүнжээтэйгээ гэртээ өнжиж байна. Гүнжээсээ надад гомдчихлоо. Нөгөө дүү дээрээ янз бүрийн тос авчраад төрөхөд харна бол гэд хэлсэн. Гэхдээ ер нь бол тэгэл хүн болох багасаас штэ зөв бурууг бас ялгаж өгөх хэрэгтэй. Байнгын хувшууд дэвснэ гэж бол бас байхгүй. За тэгээ буцаад үргэлжлүүлнэ. Одоо ингээд донтраач. Манай монголчууд бол ерөөсөө л эртнээсээ сүүлийн тосыг хоол хүнс болон одоо өөрсдийн ахуй хэрэглээ эрүүл мэнд маш олон зүйлүүдэд хэрэгжилж исэн. Гэхдээ нөгөө үнрээс нь болоод ч юм уу эсвэл нөгөө сүүлийн үед бас яг хүүхдийн ингээд би арьс арчилгаан дээр сүүлийн тос хэрэглэхээр одоо нөхцөвийг маш их бүгэлж гин амтны гарлаа бас ерөн дэмэ гэдэг ч юм уу тиймэрхүү ярианууд ингээд маш их байгаа. Гэхдээ бид нэр ямар нэгэн одоо зүйл дээр хит их тууширж болохгүй гэж би бас боддог. За тэгэхээр сүүлийн тосыг бол хамгийн одоо төрөнд бол зөв гаргаж авах шаардлагатай байдаг. Янз бүрийн аргаар сүүлийн тосыг гаргаж аваад байдаг. Пэйчэндээ хийгээд гаргаад авчин эсвэл одоо ингээд өөрөөр нь ингээд гал дээр шаргаагаад гаргаж авдаг. Тэр тохиолдлуудад одоо өөрт нь байдаг одоо сүүлийн тосонд агуулгадж байдаг зүйлүүд одоо өхмөө шинж чанарт ордог ч юм уу эсвэл одоо үнэр маш ихтэй байгаад байдаг. За миний сүүлийн тос гаргаж авдаг арга бол сүүлийн тосоо маш ингээд жижиг хэрчээд ийм одоо шилэнд хийгээд эн чинь одоо ингээд өөрөө тагтаа штэ тий. Тэгээд усанд хийгээд буцлагчдаг. Энэ савтаа ингээд тэгээд 30-40 минут буцлахад маш сайн чанарын үнэр их багтай ийм шар тос гарч байгаа. Шар тос гинэ. Ийм гоё цэвэрхэн шингэн сүүлийн тос гарч байгаа юм. Тэгээд хажуугаар нь бол би бас хүүхдүүдтэй coconut oil-ыг хэрэглэж байна. Butcher Boy-ийн coconut oil бол хүүхдэд үнэхээр харшил үүсгэдэг гэдгээр бол маш том даваа талыг ингээд ээжүүд биднэрт үзүүлдэг. Ер нь бол ингээд гоё үнэртэй ч юм уу хүүхдүүдийг тайвшруулдаг гэл төрөл бүрийн лошн, кремүүд ингээд тос байдаг, сонголтууд байдаг. Гэхдээ тэр болгоны төрөхөд нэраа хүүхдийн арьс хүлээж авч чадах уу? Хэрвээ харшламтгай хүүхд байвал яах вэ гэдэг асуултууд гарч ирдэг. Тиймэрхүү асуултуудтай ээжүүд байх юм бол Butcher Boy-ийн coconut oil-ыг хэрэглэж үзээрэй. Энийг зөвхөн одоо арьсан төрхөг биш маш олон төрлөөр хэрэглэж болно. Хоол, хүнс, үүс одоо бүр ингээд зарим үед урал амгалтаад байгаа үед би уралн дээрээ зүрхчихдэг. Тэгэхэд л урал гой зөөлрөд явах жишээ нь ч юм уу тий. Тэгэхээр надаас бас coconut oil ямар тос хэрэглэж гин тий. Дээрэс нь coconut oil-оор юу хийж болох вэ? Зөвхөн одоо ус ургуул тийм үү эн чинь тий. Зөвхөн кофенд хийж уу тийм үү coconut oil-ыг яаж хэрэглэдэг гэсэн асуултуудыг тавьж исэн эмэгтэйчүүд ээжүүдтэй. Энэ удаад бас нэг жижигхэн бас хариулт тайлбарыг бас өгье гэж бодож байна. За тэгээд Монгол сайхан одоо хоньны сүлэгтэй маш жижиг ингэж хэрчээд гаргаж аваад жигнэж гаргаж авсан одоо сүүлний тосоо бас гар хөлөнд нь массаж хийх хэлбэрээр хэрэглэж болж байна. За тэгээ биеинд нь олол coconut oil-а хэрэглээд хүүхдээ одоо ямар нэгэн харшилгүйгээр тэгээд маш сайн одоо чирэгжүүлээд сайн амрах боломж болоод бидний гарт орно шүү ээжүүдээ. За одоо нөгөө эдэгээ ирэхээс өмнө орой хоолой хийнэ. Энэ удаагийн орой хоол маань манай влогийн үзэгч ээж нар та нарын маань хүсэлтийн дагуу хийж байгаа юм хоол байгаа шүү. Би нөгөө юу яасан? 7 төрлийн шоштой шүл хийсэн хүүхдүүдэд зориулаад хийсэн чинь тэрнийхээ зүгээр зургийг аваад тавьсан чинь ээж нар маань хийжсэн. Юуг нь оруулаг өгөөч гээд, жорыг оруулж өгөөч гээд. Тэгээд тэр нэрээ жорыг нэг оруулж ядаад байх ч зүйл байхгүй. 7 төрлийн шоштой энэ хоолыг маань нэг найз маань туршиж үтсэн байсан.
Тэгээд туршиж үзэнгүүтээ надад тэгж хэлсэн. Хүүе ануу тэр нөгөө шошоо чинь заавар дээрээс нь харсан чинь 1.5 цаг буюу 1 цаг 30 минут чанана гэсэн байсан. Айгүй удаан чанах хэрэгтэй байна. Найз нь бол тийм удаан бодол чанах чадахгүй, хүлээж чадахгүй юм байлээ гэсэн байхгүй юу? Тэгэхээр би найздаа аюугүй зөвлөсөн байх. Тэгэхээр яг одоо нөгөө завгүй ээжүүдэд зориулсан хөнгөвчлсөн хурдан одоо энэ 7 төрлийн шоштой хоолой хийх, шүл хийхдээ юуг нь зааж өгсөн. Тэр нь ерөөсөө аюу амархан ээжүүдээ. За эхлээд энэ шошоо би танилцуулчих. Энэ болохоор Яар марка брендийн оруулж ирдэг Yeli гэдэг ийм бэлэн одоо ийм салгаатай ийм шош байгаа. За энэ дотор юу ордог вэ гэхээр маш гоё. Энийний нэр нь өөрөө болохоор Yeli-гийн одоо нэр болохоор 7 буурцагт шүл хийж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ орц найрлагын уншиж үгээ. Цагаан улаан шош ордог. Одоо ингээ хараарай. Цагаан улаан шош орж өгж байгаа. Банду орж байгаа. Сэвэг зарам орж байгаа. Хаш орж байгаа. Сармис орж байгаа. Сармис бүр ингээ гоё том томороо байдаг. Тэнгүүтээ сонгон орно. Яншуу ордог. Яншуу хаалыг ямар гоё үнэртэй, ямар гоё амттай болгодог гэлээ бид нар бүгдээрээ мэднэ те. Тэгээд энэ нөгөө хоолныхоо яг нөгөө нэг завгүй ээж нарт зориулаад энэ бэлэн бас нэг юм баг зэргийн юм одоо амтлагч хийж өгсөн байдаг. Энэ нь бол ямар нэгэн тийм юу байхгүй, хүчтэй биш. Яг байх ёстой хэмжээнд маш гоё үнээр амтаа оруулж өгнө. Буурцагт шүлийг маань хийх хамгийн амархан арга нь юу вэ гэхээр нэгийг задлаад хийчихнэ. Нэгийг задлаад хийчихэнгүүтээ энэ дээрээсээ халуун ус хийлгээд 6 цаг хэвтээчихнэ. Тэгэнгүүт буурцгнууд маань одоо бүгдээрээ твтээд энэ шошнууд маань ингээд твтээд 20 минут чанахад л хоол маань бүрэн сайхан амттай болох, бүрэн болох болцоод байгаа. За дээрээ юу болохоор үхрийн махтай одоо шүл байсан. Энэ удаад би болохоор арай жоохон өөрчлөөд дахиад махтай шүл хийж өгч чинь. За энэ шошнуудынхаа талаар та нар маань бас судлаад үзээрэй. Ер нь бүх супермаркетуудад байгаа. Ингээд харахад бүр үнэхээр гоё харагдаж байгаа зү. Бүр ойроос харуулмаар л байна. Гэтэ хоол хийчихэд өнөөдөр зураг аваад тэгээ зурагаас дараа нь харуулъя. Өнөр бол үнэхээр гоё. Тэгээд энэ юу гэж яншуу маншуу өнөртэй юу ямар гоё санаа. Үнэхээр маш их эрүүл хүнс. За хүний одоо хүн төрөлхтний хоол хүнсний гурвалжин гэж байдаг штэ тий. Бид нар тэрийг бол зурагт хэлбэрээр зөндөө харж байсан. Тэр гурвалжингийн хамгийн суурд нь юу байдаг вэ гэхээр үр тариа буюу одоо шош орж өгсөн байдаг тий. Одоо ингээд гадны хүмүүсийг харж байхад бол урт удаан амьдарч байгаагийнхан гол нууц бол хоол хүнс, хөдөлгөөний идэвхтэй байдал, ерөөсөө стрессгүй амьдарч байгаа тийм минимал амьдарч байгаа. Тэр одоо ингээд амьдралын хөвшил тэр олон зүйлүүдээс нь бол ингээд тэр хүмүүсийн тий хэдэн нас наслах вэ? Одоо настай болсон ч гэсэн тий бүр ингээд машин тэргээ барайл аюу тийм гоё хөтлж байгаа одоо хүмүүс байдаг. За Yeli брендийн Yeli-гийн бэлэн энэ бүтээгдэхүүнүүд бол энэ шош будаа тий бүр төрөл нь бол маш их байдаг. Би гэхдээ бүх төрлөөс нь авч чадаагүй байгаа хэдий ч та нартаа бас хэдийг харуулчих. Энд бүр байна бүр өстө үнэхээр гоё байна. Энийг бүр хамгийн түрүүнд хийж үзчихсэн байхгүй юу? Энэ болохоор яадаг вэ гэхээр энэ бэлэн одоо хүүхдийн нөгөө нэг юутай хүүхдийн шүл хийж байгаа энэ дээрээ бүр тэгээ гомонтой тэгээд хатаас ногоонуудтай луван улаан чинжүү бөөрнхий сонгон ногоон сонгон сарамстай эрдэн шиш бандуутай хүүхдүүдэд идүүлэхэд аягүй тохиромжтой. Тэгээд ерөөсөө энэ аягүй хурдан болдог. Хугацааны хувьд гэх юм бол 15 минут буцалгаа л энэ болчдөг. Дараа би та нартай байна шүү дээ тий. Энд хоёроор хоол хүнс хийж үзүүлнэ. Энэ хоёроо надад бүр маш их таалагдж байгаа. Өнгө үзэмжний хувьд ч тэр. За энэ нь болохоор юу вэ гэхээр Ванду сэвэг зармын холц. Энэгээр хоол ивэл гоё ганган уу. За тэгээ дараагийнхаа бас юунуудаар хоолны хэсгүүдээр бас танартай эднэрийг бүгдийг харуулнаа би. За дахиад маань ер нь удаан чанагдлаа. За одоо ингээл энэ буцалж байгаа юун дээрээ хийчин шүлэн дээрээ. Бид нар бас нэр үнэхээр азтай хүмүүс юм аа. Ийм цаг үед амьдарч идэг. Бүх юм ингээд боловсруулад, бүрэн ингээд бэлдээд, дээрээс нь хамгийн зөв хойлцтой нийлэмжээр нь ингээд бид нарт тэгэд хөдөлмөрийн маань хөнгөвчлөөд ингээ өвчж байна гэдэг. Би ч одоо сүүлийн үед Яар маркет болвол бас бүрэн орж байна. Овёснуудыг хэрэгжилж байна тий. Одоо манай хоёр чинь юу яаж байна? Эхрүүд маань хотоодны өнгөрөө тогтоогоод бор хоолндоо орж байна.
Тэгээд бас мэдээж 3 том охиндоо ч гэсэн бас анхаарч хоол хүнсэн дээр нь бас хэрэгтэй хоол хүнсийг бас хийж өгөх хэрэгтэй. За ингээд энэ шүл бол айгүй гоё харагдаж байна өнгөтэй. Өнөр бол нэрээ үнэхээр маш гоё өнөртөж байна. За тэгээ хэсэг хормын дараа бүгдээрээ дахиад 7 буцаад шүлөө ууцгаая. За манай орой хоол бэлэн боллоо. Тэгсэн аав ирээгүй, бүчгээ ирээгүй, амичгээ ирээгүй байсан. Гүнжээ маань усад хоолоо идэх юм. Тэгээ ганцаараа идэх цаад чи идэггүй. Би хань болоод хамтдаа суугаад бид хоёр хоолоо идлээ. Ярмарка брендийн Yeli гэдэг одоо ийм супнууд байгаа. Тэгээ хүмүүс бол айгу удаан чандаг гэж яриад байгаа. Тэгтэл 6 цаг халуусан твтэгээл 20 минут чанаад хоолоо ичих боломжтой юм. Тэгэхээр маш гоё. Сүүлийн үед ч юм бол ер нь бол үр тариа тий шашнуудыг бас төлхөө хэрглэж байна. Тэгэхээр бид нар нөгөө хайгаад яваад цаг алдаад байдаг. Гэтэл бүгднийг нийлүүлээд маш гоё өнөртэй, амттай ийм цуглуулга бол ингээд бэлэн байна. Эмэгтэй хүн ер нь бол хүүхэд төрүүлэх бүртэл тий маш том биологийн алдагдлалд орж идэг. Өөрөөсөө бүхэл бүтэн хүн бий болгож байна. Тэр утгаараа эрдэс минерал маш олон зүйлүүдээ одоо биологийн хувьд бол алдагдлалд ордог гэж хэлдэг. Шашны хувьд бол их уураг өндөртэй юм юу штэ тий бүтээгдэхүүн штэ. Тийм болохоор шашаа та нар маань тий өдөр тутамдаа хоол хүнсээрээ одоо авч хэрэглэснээр уургийн алдагдлаа нөхөх бүрэн боломжтой байгаа шүү. Эмэгтэй хүн ер нь уургаа алдаад ирэхээр л ер нь бол бас цаагаараа хөвшрөлт явагдаал арсны тий нөгөө сулралт унжилт маш их явагдаж эхэлж байгаа. Тийм болохоор уургаа төлхөө сайн хоол хүнсээрээ дамжуулж хэрэглэе. Мэдээж бас гаднаасаа бас хэрэглэх бүтээгдэхүүнүүд байлгүй л яах вэ? За тэгээд хоолоо идцгээе да. Энийг барьчих. Мах идэж гин үү? За сайн байна. За машин дотроо нэг түр амсхийгээ сууж гин. Өнөөдөр гадаа 31 градус одоо дулаан халуун байна. Маш халуун өдөр байна. Яг одоо би юу хийх гэж байна гэхээр өдөржин анхаарал бас тавих шаардлагатай мөртлөөсөө тавьж чаддаг учраас одоо 4-5 минут зогсоод жоохон шингэн юм угаах юм. Өнөөдөр би одоо хуба хаягаараа өдрийн витамины хэрэгцээгээ одоо бүрэн хангахаар аваад явж байна. Өглөө хуба хаягийнхаа нухшиг идсэн. Нухштай талхайдад гарсан. Бас л өдрийг бас нэлээд үеиг өнгөрүүлж байна. Ажлуудаа амжуулангаа. За сэгсрэд унаа. Манай юу штэ. Хуба хаягийн одоо энэ 50 мг-тай нэг энэ цэцэрганы ох бол насан турш хүний нэг өдрийн витамины хэрэгцээг бүрэн хангаж өгдөг. Өнөөдөр нэр ямар халуун байна аа. Нэрээс үнэхээр алж шүү. Хүн гэж амтай айгуу сонио. Хүтэн сэрэг хүн байгаад тахаар хурдан 100 болоосоо дулаараасаа гээд дулаарангууд юу яаж сэрүүний хөсч шүү. Жинхэнэ цэвэр органик цэцэрганы ох хуба хаяа. Үнэхээр гоё. Хуба хаяаг хэрэглэж байгаа тохиолдолд одоо омега 3 авч гин, омега бүр 9-ийг авч гин. Тэгээ та нар бодоод үзээрэй. Өөр юунаач авч чадахгүй. Дээрэс нь хуба хаяа цэцэрганы охийг хэрэглэж байхад хөвшрөлт мөн давхар зогсож өгч байгаа. Бүр зогсож байгаа шүү. Хуба хаяаг хэрэглэдэг би нэг хичээгээ мэднэ. Үйлдвэр нэгдсэн цагаас нь хойш хэрэглэж байгаа. Magic Drop гэдэг гоо сайхны төрхлийн хэрэглээд цэцэрганы ох хэрэглэдэг. Өөр янз бүрийн юм хэрэглэдэг. Бүр одоо надаас 10 насаар ихч мөртлөөсөө баг надаас залуухан харагддаг. Би бас хажууд нь жоохон санаа зовмоор. Тэгэхээр эх орныхаа үрс шоронд ургасан залуужуулагч, дархлаажуулагч, тамиржуулагч цэцэрганы ох бол хуба хаяа маань 50 мг-аар уучдаг. Тэгэнгүүт тухайн өдрийнхээ витамины хэрэгцээг хангаж байгаа. За хуба хаягийнхаа цэцэрганы охийг угаад өнөөдрийнхөө эрч хүчийг нөгөөд авчлаа. Одоо ингээд савтаа аваа явж байна. Энэ савтаа энийг би яана вэ гэхээр найзуудтай өгнө.
Тэгээ өнөөдөр миний нөгөх 50 мг-ийн хуба хаяа тий нэг өдрийн одоо насны хүрсэн хүний одоо витамины хэрэгцээг хангах хуба хаяаг манай найзууд маань баярлан гэдэгт би итгэж байна. Миний найзууд яг надтай адилхан зүрх сэтгэлтэй албачин сэтгэлээсээ ханддаг жижиг зүйл баярлаж маш олон одоо тий сайн сайхан найз нөхдөйгээ харилцааг ингээ хадгалж авч удаг мундаг юм гэж үдээд. Тэгэхээр өгчий доо. Айж өгчий. За би машинаа барьлаа. Одоо төв зам руу орох гэж байна. Бичлэгээ төр өнтралаа. Тэгээд уулзъя. Өнөөдөр маш гоё юм нарлаг өдөр байна. За нарлаг өдөр бид нар хаана ирсэн бэ гэхээр юм гоё уулан дээр ирсэн байна. Уулан дээр. За энд нэг үйл ажиллагаа явуулах гэж байна. Ямар үйл ажиллагаа вэ гэхээр би айгүй удаан боддог байсан. Зүйлээ хэрэгжүүлэх гэж байна. Тэрний үе ихээр шүхрээр буух гэж байна. Уулан дээрээс. Харсангуй аюулгүй тий. Тэгсэн мөртлөөсөө шүхрээр буух бас мэдрэмжийг яг боддоор авч чадах юм мэдрэмжийг авах гад яг ирсэн байна. Тэгээд бодож тэгээ 5 жил мөрөөдсөн зүйлээ өнөөдөр би илүүлэх чинь амар давталж юм гоё байна. Бүр ингээд нааш ирэхэд бүр ингээд зүрх хүчтэй цохлоод байсан. Одоо болохоор ингээд мэдээж харсангуй өөрийгөө тайвшруулад яг тэр нөгөө шүхрээр буух процессаа бас гоё мэдрий гэж бодоод тайвширж байна. За тэгээ бүгдээрээ надтай хамт шүхрээр буухаа нисгэгч яваа. Нисгэгч хатаага танилцъя да. Сайн байна уу? Тэгээд та өөрийгөө танилцуулаад бас байгууллагын үйл ажиллагааг танилцуулаач. Намайг болохоор болд гэдэг. Манайх 2014 онд байгуулагдсан Монгол параглайдинг клуб. Манай спорт нь бол яг шүхрийн спорт биш. Шүхрээс завгуур авч параглайдинг буюу олон улсын нэршлэн монголчууд уулын шүхэр далавч хэлбэрт оруулж шүхрийг далавч хэлбэрт оруулаад шуу шиг чөлөө талин нисэх тэр одоо 19-р 20-р зууны өндөрлөгтний шуу шиг нисэх мөрөөдөл нь бэлжээд байгаа юм спорт. Салхины өөдөөс хөөрөө салхины өөдөөс буун маш зөөлөн газарт нь тодорхой үед алхам бол маш сайн урагшаа тэмүүлээд байна. За баярлалаа. Одоо ингээ болд гэдэг нисгэгчд амь нас хамаг зүйлээ даатглаа. За энд бас нэг мундаг залуу ирсэн байгаа. Энэ дүүгээ гуугаад аваад ирсэн. За сайн амны дөө. Би тэр нөгөө нэг аягүй гоё чи та нартай бодтой харуулъя гэдэг утгаараа дрон одоо авч явж байна. Дрон бол тэ нисдэг камер. За миний энэ талаар нэг жоох мэдээлэл өгсөч. Хичээхий яг одоо ингээд энэ шүхрээр буух процессыг манай үзэгчдэд гоё харуулж чадах уу? Амлаж гинэ. За одоо хичээнэ одоо тэгэл. Хичээх үү? Ер нь бол анх удаа ер нь шүхрийн имшлэг хийх гэж байна. Анх удаа хийж байна тий. Ер нь бол хийж үзье гэж сонирхдаг байсан. Тэгээд боломж гарч байгаагүй. За хоёулангийн хувьд яг анхны удаа юм. Би анх удаа буух чинь чи анх удаа шүхрийн нислэгийг дроноор бичих чинь. За амжилт. Зохиорой. Өнөөдөр яг энэ нөгөө нэг цаг агаар юм тогтун байна. Нарлаг байна. Энэ үед яадаг гэхээр юу яадаг юм бэ? Шүхэр маань дээшээгээ бас ингээд жоохон хөөрж өгдөг юм. Бас газардах хугацаа нь 5-аас 10 минут байдаг болоод баг зэрэг уртсах боломжтой. Нэг 10 минут ч юм уу болох боломжтой байгаа юм байна. Манайхан доор байгаа. За тэгээд эсээ да. Аль бол урагшаагаа л яваад үзье. Тонгохоор хамаг хүчтэй урагшаагаа тийм. I believe I can fly. I believe I can touch the sky. I think about it every night and day. Spread my wings and fly away. I believe I can soar. I see me running through that open door. I believe I can fly. I believe I can fly. Oh, I believe I can fly. Ooh. Hey, 'cause I believe in you. Oh, if I can see it, then I can do it. I can do it. If I just believe it, there's nothing to it. I believe I can fly. I believe I can touch the sky. I think about it every night and day. Spread
Өнөөдөр айгүй тийм юутай өдөр байна. Нарлаг дулаахан өдөр байна. Нарны илч бас их байгаа. Тэгэхээр нөгөө хичээ ягаан туяанаасаа бас хамгаалахгүй болохгүй энэ ч одоо бас гаранда нүүрэндээ энэ юугаа төрчихсөн байгаа. Skin food ихээ sun cream-ийг төрчихсөн байгаа. Тэгээд SPF 50-тай энэ тас байгаа. Маш сайн хамгаалж өгдөг. Хамгийн гол нь нөгөө алоётой учраас маш сайн чишиж өгдөг. Ер нь нарны тас гэхээр бас найрлага бол алоётой ч юм уу. Тэгээ өөр төрлүүд бас сонголт тас хомсгон байдаг штеп. Бүр сайн ярилхийлэхгүй л болвол энэ skin food-ийн нарны тасуудад маш сайн хамгаалттай. Гарандаа бас төрхөн. Тэгээд нисгэх чахтаа бас төрхөн. Хоёулаа л хамт төрөхгүй бол тий. Бид нар шиг одоо энэ гадаа ажилтдаг дийлэнх нь аутдор одоо гадаа спортоор одоо дугуй спорт юм уу манай спортоор банк гадаа байгальтай ажилладаг болохоор арьсаа банк хамгаалах ёстой. Тэгээд энэ их хамгаалт нь бүр 50% хамгаалалттай. Тэгээд плюс. Та нүүрэндээ төрөхдөө нүүрэндээ төрхнөөсөө миний нүүрэнд төрөхдөг болохоор юм байхгүй юу? Та хардаа энэ ингэ шүршдэг. Наас бүр их амар юм биш. Энэ аюу амар. Та энийг нүүрэндээ төрчихөө. Гарандаа болохоор болчоод байж байгаа. Гарандаа бол skin food-д төрөхөд наад ч юм болохоор same гэд миний бас өөр нь хэрэгдэг. Мэдээ анжаад төрөх шүү дээ. Наад ч лаг ухаалаг байгаас тээ. Гоё сэрүүхэн ингээд нойр сэргийхээ юм гоё чинь. Эмэгтэй хүмүүсийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас айгүй гоё хөгжиж байгаа үстэй тий. Гэхдээ ялангуяа одоо сүүлийн үеийн ирчүүд бас гоо сайханд байсан хаа. Болдог болсон. Заавал наранд борлоод. Тийм ээ тийм. Тэр бас үнэн шүү. Дүүн тань яшиг энийг бэлгэлээ дөө. Бэлгэлээ. Багштай бэлгэл чи нэг төрчихүү багшаа. Бэлгэнээсээ. Айгүй сайн. Нөгөө миний хэрэгэлдэг мист байдаг штэ. Сэм гээд. Одоо мейкап артистуудын маш сайн мэддэг брэнд. За эдний энэ 50% нарны хамгаалалтай эко тийм юг нарны тасыг би багштай бэлгэлж байна. Яагаад гэвэл багш маань байнгын л одоо ийм ажил хийдэг. Тэгээд одоо илүү дулаарж байгаа учраас нар бол мэдээж илүү байна. Тэгэхээр багшаа хэлэх шүү. Баярлалаа. Би балдаа багштай шав арах гэж байгаа. Сайн далгамж байгаа шав араад яана гэж. Байн одоо бас нислэг удирдмаар байна шүү дээ тий. Аюу сонирхолтой маш гоё юм юу юм байна. Нислэгийн басны юм нэг шинэ салбар. Тэгээд манай Монголд бас шинэ шүү дээ тий. Тэгэхээр бол надад маш их таалагдж байна. Олон үнэтэй юм сайхан мэдрэмжийг бас авдаг байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд баг зэрэг мэдчихэд бид нэр эргээд нислэг рүүгээ явнаа. I believe I can fly. Oh, I believe I can fly. Hey.